Өмнөговь аймгийн хан хонгор сумын соёлын төвөөс үзүүлж байна. Сайн байцгаана уу? Би цогцдын сумаас оролцогч Жигмэдийн Отгонбаяр байна. Энэ уралдаанд туйлын урсгал шөндөө сайхан гэдэг сайхан дуугаар оролцож байгаа. За яагаад сонгосон гэдэг утга учир нь бол би сургуульд байхдаа ятгахтай хөгжмийг маш их сонирхдог. Тэгээд ангидаа ятгахтай дуулж хөгжимддөг байсан учраас энэ туйлын урсгал шөндөө сайхан гэдэг дуу маань ятгахтай тэгээд миний бас бүх хоолойнд их таарсан болов уу гэж бодож энэ дууг сонгосон. Багада ер нь л нэг маш их тийм дуулах их одоо сонирхолтой хөдөө хоньны бичээрч байсан, морин дэлдээрч байсан тийм дуулж явдаг. Тэгээ сургууль урлагийнхаа үзлэгт бас оюутан байхдаа ч тэр дандаа дууны тэмцээн урлагт оролцож явдаг тийм дуунд их сонирхолтой тийм хүн байсан. Одоо ч ингээ үргэлжлүүлсээр бас ингээд сонирхлын дагуу ингээд үргэлжлүүлсээр явж байгаа. Манай гэр бүл миний аав маань болохоор маш сайхан хуурддаг, дуулдаг, эсрэг уртын дуу маш их сайхан дуулдаг тийм ардын авьяастан хүн байсан. Манайхны удманд бас сайхан дууч дуул бас байгаа. Монгол ардын дуунууд болон эдгээр дуунууд маань болохоор монгол хүний нөгөө одоо өв уламжлагдаж ирсэн одоо амьдралын бүх утга учирыг л энэ дуундаа оруулж одоо ардаас амд амьдсан гэдэг шиг тэгж уламжлагдаж ирсэн болохоор бүх хүний сэтгэлд хоногч өнөө хүртэл ингэж үргэлжлээд байдаг болов гэж боддог. За юуны түрүүн энэ сайхан дууны уралдааныг зохион байгуулж байгаа Хан хонгор сумын нийт соёлын төвийн багш сургууль хүмүүжүүлэгч хөгжмийн одоо нийт сурагчид баярлсан талархснаа илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье өрөөё. Мөн энэ дууны уралдаанд орж байгаа Өмнөговь аймгийн нийт 15 сумдаас оролцож байгаа ардын дуучин авьяаснуудаа амжилт хүсье.